Сайн байна уу? Улсын шалгалт ба анги дэвшиг шалгалтын түн анги төрсэн багш LXP системд оруулахдаа LXP-ийг e-school цэгмийн системд өөрийн эрхээр нэвтрэн орж SIS үндсэндсний улсын шалгалтын төсвийг сонгоно. Дэлгэцийн зүүн талаас шалгалтын дуу оруулах анги бүлгийг сонгон дуу оруулах шалгалтын дээр mouse хоёр товчтарч дуу оруулах сонголтыг хийнэ. Шалгалтын оноо хэсэгт улсын шалгалтын нийт оноог оруулах ба чансаа бодох хэсэг сонгохыг зөвлөснөөр сурагчийн улсын шалгалтын гүйцэтгэл ангийн нийт сурагчдаас хэддүгээр чагсаж байгааг тооцоолох боломжтой. Дүү оруулах ногоон товч тарснаар сурагчдын чагсаалт нэгдэх ба дэлгэцийн зүүн дэд буланд байх дүү оруулах улбар шар товчийг дарж шалгалтын дүү оруулах сурагчийг сонгоно. Бүтэн оноо авсан сонголтыг зөвлөснөөр сурагчид автоматар бүтэн оноог өгөх ба бусад тохиолдолд авсан оноо хэсэгт сурагчийн авсан оноог гараас оруулна. Ингэснээр онооны доод хэсэгт сурагчийн гүйцэтгэлийн хэв харагдана. Хадгалах ногоон товч дарж ангийн сурагч нэг бүрт дээрх хөлийг тавтаа хийж дүнг оруулна. Хэрэв сурагч улсын шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтанд ирсэн хэсэг цонхны зөвлөсөн тэмдэглэгийг авах ба тухайн сурагч ямар шалтгаанаар шалгалт өгөөгийг Т буюу тасалсан, Ö буюу өвчтөй, Ч буюу чөлөөтэй сонголтоос сонгож хадгална. Хадгалсан улсын шалгалт улбар шар төлөвтэй харагдах ба дээр нь mouse хоёр товч дарж засаг сонголт хийснээр сурагчдын чагсаалт нэгдэнэ. Дүн засах сурагчийн бүртгэл дээр mouse хоёр товч дарж тухайн үнэлгээг засах болон устгах үйлдэлийг хийж болно. Харин баталгаажуулсан шалгалт системд хараахан илгээгээгүй буюу саарал илгээгээгүй төлөвтэй харагдах ба хэрэв илгээгээгүй тохиолдолд идэвхгүй болгон тухайн дүнг засаж болон устгах үйлдэл хийх боломжтой. Баталгаажсан шалгалтын дүн идэвхгүй болохдоо дээр нь mouse хоёр товчийг дарж идэвхгүй болох сонголт хийснээр хадгалсан төлөв шилжинэ. Баталгаажуулсан буюу илгээгээгүй төлөвтэй байгаа шалгалтын дүн систем рүү илгээхдээ тухайн дүнгийн урд байх цонхыг зөвлөн дэлгэцийн зүүн дэд талд байх SIS рүү илгээх улбар шар товчийг дарж илгээнэ. Систем дээр эзэн байдлаар дүнгуудыг баталгаажуулсан тохиолдолд дахин засах, буцаах, устгах боломжгүй ба боловсролын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу тухайн дүн сурагчийн хувийн эрэг болон төслийн гэрчлэгэнд бичигдэхийг анхаарна. Хэрэв эцсийн байдлаар баталгаажуулаагүй тохиолдолд LXP систем дээрх илгээсэн буюу ногоон төлөвтэй дүн дээр mouse хоёр товчийг дарж буцаах сонголтыг хийх боломжтой бөгөөд буцаасан дүн засах боломжтой болно.